Хүртэл ингээ хоёр ойлголт нөгөө Евенгийн хоёр талаас гэдэг шиг л яриад байгаа. Их 7 хүртэл офшор бүстэйгээ тэмцээд эхэлсэн гэж ярих. Тэгсэн хэрнээ их 7 одоо өндөр хөгжсөн улс орн чинь өөрөө хөрөнгө оруулалтаар л хөгжсөн байдаг. Хөрөнгө оруулалтыг офшор дээрээс нь цэвэр мөнгө босгож байгаа том хөрөнгө оруулалттай компаниудаас л тэр улс орн чинь хөгжиж байгаа учраас бид нар одоо нөгөө ард түмэндээ зөв ойлголт өгөхгүй бол офшор гэдгийг айдас, авилгал, хэл ахуул гэдэг ойлголт нэг битүү яваад нь шүү дээ. Тийм учраас энэ нөгөө ард түмний нэг амийг хаах, сүүлдээ ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэг том шоу болгоод эхэлсэнийг бид нар Батүйл даргын хүүгийн энэ үйл явдлаас хүртэл харж болохоор шүү. Тэгэхээр ийм ойлголтыг бид нар 76 гишүүн эхнээсээ эхлээд зөв ойлголт өгмөр энэ офшор гэдэг чинь хоёр өөр ойл. Офшор гэдэг дотор цэвэр мөнгө, бохир мөнгө гэд хоёр юмнууд яваад шүү. Хөрөнгө оруулалтын асуудал гэдэг. Бид нар Сингапурыг өнөөдөр харж байна. 400-аад банкны үйл ажиллагаа явуулж байгаа. 4 нь л дотоодын банк, 390-д нь гадаадын том банкуд. Тэгээд хар мөнгө, бохир мөнгө угааж гинөө тэр нөгөө офшорд буруу мөнгө явж гинэ гэдгийг төв банк нь маш хатуу хянаад явцдаг. Энэ дээр авилгалтай тэмцэх газар хуулийн байгууллагууд нь төв банктайгаа уялдаад тэр хяналтаа тэндээ явцдаг юм байна. Би тэгээ энэ хуулийг уншаад үзэхэд яг нөгөө банкны салбартай холбоотой дагалдах хуулиар орж байгаа тэр банк санхүү энэ хяналтан дээр яаж оролцох юм? Хэдэн мянгаас дээш долларыг жишээлбэл банк нь өөрөө энэ хүчний байгууллагатай нийлээд хянахын энэ төр нас тодорхойгүй байгаад байна л да. Жишээл Сингапурт 50 мянгаас доош бол хувийн нэг компанид хариуцуулдаг, 50 мянгаас дээш бол төв банк нь өөрөө хянацдаг бүхэл бүтэн том систем нь ажилладаг байгаа. Тэгээд сая 12 онд ганц тэр бохир мөнгө угааж байгаа тохиолдлыг олсон гэд бид нар сая яг жишээтэй ингээл ярьж байгаа юм л да. Тэгэхээр бид нар бодит амьдралд хэрэгжих хуулийг л гаргах хэрэгтэй байна л да. Тэгвэл маш сайн хуулиуд бид их үйлдвэрлэж байна. Бодит амьдрал дээр энэ хэрэгжихгүй болчиход байгаа учраас энд анхаараасаа гэж хэлмээр байна. Тэгээ Бямцаг сайдаас нэг асуулт асууя. Одоос энэ авилгалтай тэмцэх газрын хүн байгаа юм байна. Үнэхээр гадна офшорт 17 тэрбум Америк доллар Монголын нэр бүхэн хүмүүсээс байна уу? Олон нийтийн сүлжээгээр байна гэж яваад тэр хүмүүс мэдчихээд байхад хүчний байгууллагууд нь мэдэхгүй байгаад байгаа юм уу? Таг байгаад байгаа юм. Энд тодорхой хариулт өгөөч. Та нар үнэхээр энэ нэг мэдээний араас бас шалгаж үзээ. Үнэн байна уу, худлаа байна уу? За тэгээд энэ хууль гарчлаа гэж бодъё. Энэ бол сайн хууль гарах хэрэгтэй. За гарчвал тэр үнэхээр офшорт байгаа энэ яригдаад байгаа 17 тэрбум байна хэд байна уу? Яг оруулаад ирэх эргэцэн орчин боломж, чадамж гадаад улс орнуудтай хийсэн олон улсын гэрээ хилцээрүүд байна уу, үгүй юу гэдэгт тодорхой хариулт өгөөч гэж би хүсмээр байна. За Бямцаг цаад хариулъя. За тэгэхээр түрүүн бас хэн Сарангэр гишүүн бас асууж ирсэн бас тэнд нэмээ хариулчихъя. Өнөөдөр бас тийм үү юу гэдгийг тодорхой төрийн бус байгууллага бус улсын хүчнүүдийн шахалтаар өнөөдөр улсын их хурл засгийн газар энэ хуулийг оруулж ирж байгаа юм шиг ойлголт бас ярьж байгаа бол тийм байхгүй. 2013 онд анх офшор асуудал Монгол улсад яригдсан. Улсын их хурлын тухайн үед нэг гишүүний асуудал боссон. За үүнтэй бас тэмцэх энэ офшорын асуудлыг бол тухайн үед Батсандан гишүүн нарын гишүүдэд санаачилж бас зэгцлэх асуудлыг ярьж байсан. Харамсалтай нь өнгөрсөн улсын их хурлын үед энэ асуудлыг бид шийдэж чадаагүй. 2016 онд шинэ засгийн газар байгуулагдаад шинэ их хурл байгуулагдаад 10 сард улсын их хурлын хуулийг өргөн барьж 10 сард энэ хуулийг хэлэлцэж эхэлсэн байгаа. Өнөөдөр ярьж байгаа тэр ард түмний онц төр зөвлөл мөл гэдэг байгууллага бол энэ он гарснаас хойш байгуулагдсан байх. Тийм болохоор энэ бол үндсэндээ Монгол улсын төрийн бодлогын хэмжээнд энэ офшортой тэмцэх асуудлыг бас зэгслэх асуудлыг хэрэгжүүлж явж байгаа гэдгийг бас эхний ээлжинд хэлье. За оюун чимэг гишүүний асууж байгаа тэр төв банк ямархуу бас оролцоотой оролцож байна. Энд ямар хяналтаа тавьж байна, яаж оролцох юм бэ гэж байна. За олон улсын ПАТФ гэх байгууллага байдаг. Энэ байгууллагаас бол тодорхой шаардлага бас тавьдаг. Энэ шаардлагын хүнээс бас мөнгө угаах, терроризмд тэмцэх чиглэлээр бол бас хуулиндаа бид нар тодорхой өөрчлөлт оруулсан. За өнөөдөр 20 сая доллар илүү дээ. 20 мянган доллароос дээш гүйлгээг бол бүх арилжаалын банкудаар хийгдэж байгаа гүйлгээг Монгол банк хянж байгаа. Цаашлаад одоо энэ мөнгө угаах терроризмд тэмцэх чиглэлээр тодорхой хуулиндаа бас нэмэлт өөрчлөлтийг шаардлагыг бол бас энэ олон улсын ПАТФ байгууллагаас тавьж байгаа. Энэ чиглэлээр бол Монгол банк засгийн газраас тодорхой ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. За дараагийн асуулт нь 17 тэрбум гэсэнтэй. Яг өнөөдөр бол бас ингээл ард иргэдэг төөрүүлсэн мэдээлэл явж байгаа. Дэлхийн нийтээр офшор одоо банкудад, офшор бүсүүдэд аль улсын хэн гэдэг энэ дээр хэдэн доллар тийм үү хэдэн төгрөг байрсан байна гэдгийг мэдэх бололцоо маш бага байгаа.
Өнөөдөр ганцхан зөв тэр олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нэг хууль зүйн фирм офшор компаниудад тийм офшор үйлчлүүлэгч нарт үйлчлэгээ үзүүлдэг хууль зүйн фирмээс л зарласан мэдээлэлээр Монгол улсын 40 гаруй иргэн офшор бүс данстаа илэрсэн. Бусдаар одоогоор бол юу гэдгийг тийм 17 тэрбум доллар байршиж байгаа гэдэг мэдээлэл бол тийм бодиттой бас мэдээлэл. Энийг бас хаанаас ямар одоо их сурвалжаас яаж илрүүлж тогтоож одоо би бас ойлгохгүй байгаа. Бид нарт өнөөдөр энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй байгаа учраас энэ талаар тодорхой мэдээллийг олж авах үүний араас тийм үү мэдэж одоо хөөцөлдөж явах бололцоо боломж байхгүй байгаа. Энэ хууль батлагдаад олон улсын байгууллагуудад тодорхой эрх зүйн тусалцаа үзүүлэлт гэрээгээ байгуулад ингээд явах юм бол олон улсын байгууллагатайгаа хамтраад тийм үү түрүүний ярьдаг байгууллагатайгаа хамтраад бид нар энэ чиглэлээр үнэхээр одоо Монгол улсын хэдэн иргэн ямар хаана одоо ямар дансанд ямар хэдийн хэмжээнд хөрөнгө байршуулж ийн энэ мэдээллийг олж авахар хөөцөлдөнө. Энэ мэдээллийг олж авах тийм бас амаргүй байна. Тийм амраа ажил биш. Гэхдээ энэ талаар мэдээллийг олж авах хамгийн гол нь хууль эрх зүйн зохицуулалт нь Монгол улс бий болж учраас бид нар үүний араас хөөцөлдөх бас бололцоо боломж бүрднэ гэж үзэж байгаа. За гişүүд асуулт асууж хариултаа авч дууслаа. Одоо зарчмын